За энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол Өсгөр нуур дайны хэрэгтээ хэлчихсэн. За одоо манай мөрөн бол бас хоггүй мөрөн гээд сайн аян зарлаад бас их бүтээн байгуулалттай явж байгаа. Одоо манай аймгийн хэмжээнд бол давхрыг одоо ялгаж дахиад худалдаж авдаг цэгүүдийг бол одоо гаргая гэдэг ингээд бид нар бүгдээ хамтран ярилцаад байгаль орчны засаг мөрөн сум боходролгоодаа ингээд ярьж байгаа. Одоо ингээд энэ 3 сараас эхлээд бол манай аймаг бол одоо английн ялгалт гэдэг юмыг бол цөмөрө 100% цаая та бүгдээ уриалж байна. А та бүгдээс одоо тэгээ хороол дээр бол урд нь тийм байгааг худалдаж авдаг цэгүүд гаргана. Одоо 10 годом дунд байдаг юм уу? 5 годомны дунд байдаг юм уу? Хэсгийн ахлагч нартайгаа иргэд та бүгдтэйгээ хамтарч иж одоо энэ байгаль дэлхийг энэ их хогийг дахин энд биш одоо давхар авдаг газрууд бүгдийн тээвэрлтийг хийгээд явдаг болгоё. Та нар минь одоо энэ дээр сайхан дэмжиж энэ цагсанд хийгээд явах уу? Өөрснөө ухамсараараа гарсан 2 дахь давхруудаа ингээд тус тутанд хогны утанд хийж өгөөд явах уу? За жишээ нь одоо ингээд энэ цагсанд бол одоо нархийн шилүүд ингээд хийсэн байж байна. Энэ бол одоо ингээд дахиад үйлдвэрдээ очихд бол ингээд хог шороодоо олдохгүй шууд очино. Энд дээр ингээд шилээ хийцгаацаа. Одоо энэ ундааны сав ингээд байж байна. Энэ ундаанаас ойж одоо мөрөнд машин оруулаад ирсэн. Баглагч байж байгаа. Та бүгд одоо энийг хогтоогоо утахгүй ялгаад ингээд сурчиж жагаад үнэхээр бас та бүгдээ баярлж байна. Одоо ингээд лаазаа илүүгээ хийгээд өсөө ингээд та нараас санаачлахаа хуваалцаад санаа оноогоо хилцгаагаарай. Шатаах төрлийн чинь юмнуудыг бол ерөөсөө шууд одоо стаар хогийн зэг дээр хүлээж аваад шатаан та нар өөрснөө ингээд хувцснаа хаан шатаах уу хог руу өгөх үү гэж их санаа зовдөг байсан. Энэ тал бол байхгүй болно. Та нар одоо хувцаа явуулж тэр шатагддаг дараа явуулж өгч чинь 1000 төгрөг юм 2-3 мянган төгрөг стаар суусны үүс тэр зөөх тээвэрлэлтэнд зарцуулж байгаа. Тэгээ зөмөрө хамтран ажиллаад хоггүй мөрөнгийн төлөө хамтаа ажиллацгаая.